Хятад улсын Гуанчжоу хотно жил болгон зохион байгуулагддаг Canton Fair Expo энэ жил зохион байгуулагддаг бэлэн болоод жилдээ 2 удаа зохион байгуулагддаг. Энэ удаагийн хаврын Expo 137 дахь Expo ба 4 сарын 15-наас 1 сарын хугацаанд зохион байгуулагдах юм. Canton Fair үзэсгэлэнд оролцогч бизнес эрхлэгчийн хувьд бол аль үе шатанд оролцох гэдэг бол хамгийн чухал байдаг. Жил бүр 3 фейсээр зохион байгуулагдж байгаа ба энэ удаа 1-р фейс нь 4 сарын 15-наас 4 сарын 19-ний хооронд илүү үйлдвэрлэлийн хоног төхөөрөмж, технологи, машин механизм болон барилгын материал багаж хэрэгсэлтэй холбоотой хэсэг бол явдаг байна. За 2-р үе шат бол 4 сарын 23-наас 27-ны өдрүүдийн хооронд гэр ахуйн хэрэгсэл, өргөн хэрэглээний бараа, бэлэг дуусгал сонирхож байгаа хүмүүс бол 2-р үе шатн дээр оролцдог, илүү сонирхол татдаг. За 3-р үе шат бол 5 сарын 1-ээс 5 сарын 5-ны хооронд хувцас даавуу, эрүүл мэндийн бүтээгдэхүүн болон хүнсний чиглэлийн бүтээгдэхүүнүүд бол үзэсгэлэн дээр гардаг байгаа. Тэгэхээр та бүхэн яг ямар чиглэлд оролцох илүү сонирхолтой байна гэдгээс хамаарат оролцох үе шатаа сонгох нь бол илүү чухал юм аа. Canton Fair үзэсгэлэнд анх удаа оролцож байгаа хүмүүс маань бол онлайнаар болон очиод бүртгэл хийлгэж болдог. Баяр буюу одоо худалдаа авагчийн юм мандат авч ордог ба очиод бүртгэл хийлгэх юм бол та бүхэн нэг за 30 минутаас 1 цагийн хугацаанд хүлээх хэрэгтэй болоод байдаг. Урдчлаад Canton Fair CN гэдэг вебсайтаар дамжуулаад бүртгэлээ хийлгээд та аль аль үе шатууд дээр оролцохоо сонгоод бүртгүүлчих юм бол тухайн мандатын дагуу очиод маш хурдан оролцоод явах юм боломжтой. Canton Fair дээр оролцогчид маань хоёр янзаар очиж болно. Нэгдүгээр болохоор Мятын шууд нислэг байгаа. Монголоос шууд Мят руу дамжаад эсвэл дамжин нислэгээр очиж байна. За Canton Fair-ийн үеэр өмнөх туршлагаас харахад бол төгсөн үед бол суудлууд дүүрчдэг. За суудлууд дүүрээд бүр ингээд дамжин нислэг юм уу, бүр ингээд солонгосоор дамждаг тохиолдлууд гардаг учраас та бүхэн маань эрс захиалахын зүйтэй. За хоёрдугаарт ойр орчмын буудлуудыг нь бас боломжтой эрс захиалж зүгээр. За жишээ харахад бол 2 сард буудлуудыг үзэж явах. За 50-аас 100 долларын хооронд сонголтууд байсан бол одоо бол илүү 50 долларын 60 долларын буудлууд бол байхгүй болсон байх чинь. Энэ бол нэг л хоногийн юм шүү дээ. За эсвэл маш холын буудлууд байгаа жишээ. Тэгэхээр та бүхэн маань буудлаа эртгэн захиалсан нь зүйтэй байдаг. Хүмүүстэй ярилцаад мэдээлэл солилцох үед бол утсаа за бүрэнд цэнэгтэй байлгах эсвэл power bank авч явсан зүгээр байдаг. За мэдээж интернетээр байхын тулд манай iTrip дээр байгаа та бүхэн eSIM-ийг авчих юм бол VPN ашиглахгүйгээр бүх платформуд ашиглах ийм боломжтой байдаг. Энэ бол ингээд дунд нь ороод ямар нэгэн компаниудтай уулзаад ярилцж байхад бол маш олон юм сонирхол татах зүйлүүд байдаг учраас та бүхэн маань яг ингээд тодорхой зорилго би энэ чиглэлийн газруудыг үзнэ, энэ чиглэлийн газруудыг сонирх нь уулзалтын гэдгээ товлоо явуучих юм бол зүгээр. Тэгэхээр Canton Fair аппликейшн болон вебсайтн дээрээс ямар чиглэлийн компаниуд хаана байрлаж байна. За жишээлбэл дөрвөн ийм бүлэг газрууд дээрээс хаана миний энэ сонирхож байгаа зүйлүүд байна гэдгээ газрын зураг дээрээс хараад тухайн сонирхож байгаа чиглэл дээр очиод уулзаад явчих юм бол цаг нь тэмнэлтэй мөн та одоо 4-5 өдрийн энэ үйл ажиллагаанд бол тэр зорилгоо биелүүлж чадах юм аа. За мөн хэл байгаа. За дийлэнх оролцогчид бол англиар ярьцдаг. Хэрвээ англиар ярьж чадахгүй бол мөн хятадуудын хувьд болохоор англи хэлтийн хоорондоо WeChat Translate-ийг илүү ашигладаг учраас энэ бол мөн таныг маш хялбар байдлаар харилцахад бол туслах юм байна. iTrip компанийн хувьд бол энэ жил Canton Fair-ийн багц аяллыг та бүхэн санал болгож байгаа. Энэ бол нислэг буудал болон Canton Fair-тэй холбоотой бусад үйлчлэгнүүд бүгдээрээ багцсан байгаа. Та бүхэн манай iTrip аппликейшн, iTrip цэг email вебсайт болон 77-9-90 утсаар авч болно. Мөн манай аялын зөвлөхөдтэй холбогдоод Canton Fair-ийн талаар асуултаа асуугаад холбогдох зөвлөгөө мэдээлэл аваад захиалгаа өгч болно шүү.